Өмгөөлийн Ламжийн Батчиг компани хуульчид маань Дорнод аймгийнхаа зарим иргэдийн хүсэлтээр хууль зүйн зөвлөгөө өгөх, за хэргийн материалтай танилцах, за шүүх хурлаанд оролцохоор Чавуулсан хоттой хүрэлцэн ирээд байна. За миний хувьд бол Дорнод аймаг тэр дундаа Чавуулсан хоттой бол их одоо маш дуртай байдаг. Учир нь миний ээж Дорнод аймгийн Булган сумын харьяат хүн байдаг. За миний аав ээж одоо идэл залуунасаа энэ бол Дорнод аймагт ажиллаж амьдарч, за өөр хүүхэд биднийг өсгөн хүмүүжүүлж сайхан явсан учраас тэдэнтэйгээ өнгөрүүлсэн бага насанд усах, за найз нөхөд ахтаа хамаатан садныхаараа явж исэн сайхан дурсамжууд маань надад байдаг байхгүй юу. Одоо манай аав чинь Дорнод аймгийн төлөвлөгөөний комиссийн орлогч дараагаар 22 жил ажилласан. Одоо нөгөө аймгийн захирагч нөгөө музей болцсон. Тэгээд намайг дагуулж ирээд одоо харуулж илаа шүү дээ. Энэ өрөөнд аав нь 22 жил нэг өрөөнд нэг албан тушаал дээр сууж исэн гэдэг. Ямархуу тууштай нэр хүндтэй байсан гэдэг нь харагдаж байна гэж би бол ойлгож байна. Манай ээж чинь хууль зазын дунд сургуулийг төгсчилээд энэ аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор хуульчийн ажлын гараагаар эхэлж байлаа. Тэгээд манай аав чинь хуулийн хэлтсийн дарга ээж хэсгийн прокурор гэдэг манай гэр бүл бүхэлдээ хуульчин орчин байлаа. Дорнод аймагт ирэх болгонд аав ээжтэйгээ байсан энэ сайхан дурсамжууд маань одоо сэтэрдэг учраас ирэх үнэхээр дуртай.